Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Шарга. Манхан дуудаж ин хариу. Манай бүсэд өдөө өрсөн өвгөн эмгэнэ дагуулад явж байгаа хариу. Юу ч гусгуугаад. Газар юм чи. За яавал хийстэй энэ үү? Нэмээ. Сүлдээ. Бид гурав дахиад байцаа. 1-2 сарын ажил боллоо. Харин зүгээр юм биш үү? Хотын төв давьяачиж байцаагаас. Аагур ямар шагнал олгоод Тэр чинь бид нар барьсан штэ. Чи ямар тэнэг юм бэ? Чамайг алчвал яана. Энэ дэндвийг байгаа дээр нь гарын үсгийг авахгүй бол Монгол улсын баатар болчих юм бол наа чи олохгүй шүү. Гарын үсгийг аваа. тойрог зүг хатан мөрөвчийг батсан байх. Юу хатан бирүүд чи ээж ахаа шиг гэхгүй юу чи. Сүлдээ чи намайг уучлаач. Одоо би тойрыг хийсэн шиг дандаа охтуудаар 100 цэнгэлээ хийж явна мэдв. Баяртай тусгаагийн өсгөө. Сүлдээ. Халирах адисгүй тусгайгийн дачдаа чимбэг эгэл сэргүүржихэн тангарах өргсөн ирчүүд нэрээ бид тусгай садааны хаан нэрээ гаргасан эрэлхийг сэргүүд тусгай садаа алхан тугийн дор жагсан тусгай садаа давшин Тусан садыг давна тусгай садаахын тугийн дор жагсан тусгай садаа давшин тусан садыг давна Хөлийн зэхби онцгой даадгуур биелүүлэн бин садаа жигсэж тулаанд бидлэн байна садыг давах сарахгүй авхачтай тусгай садаа алхан тугийн дор жагсан тусгай садаа давшин тусан садыг давна тусгай садаа алхан тугийн дор жагсан Сала давшин тусан садыг давна Тусгай сала 41-р анги. Ти ураагаад байл та. Монголын залуучууд модон давирсан биш. Тэр зэргийн залуу олчил таар шүү дээ. Надад сүлдээс өөр залуу хэрэггүй. Сүлд чинь гуугаад ирэндээ. Миний найз шиг ийм хөр хохныг амархан мартчих чадахгүй. Тэр зэргийн залуу бол бүрч чадахгүй. Чи сүлдийг битгий басамжлаад байл та. Тэр зэргийн залуу үд чи юу гэсэн үг юм? Чиний дормжсноос ч болоод сүлд над руу харахчгүй. Чи юу н яах гэж намайг дагуулж очиж сүлдэд баяртай гэж хэлүүлсэн юм. Миний буруу. Чиний тэр нусгай тусгай тохирохгүй гэдэг үг чинь өчнөө хэлж өнөөдөр надад дуурлалаа. Чи яаж хүнийг ингэж миний хайртай хүнийг ингэж дормжилдаг байна?
тийм шатруу хоо шартай залуу гэж би яаж мэдэх вэ? Би сүлд дээр очив. Тэг уушлалт гойдгүй. Хэрэггүй бүр л уурлах юм нэмэр. Тэгэж сүлд над руу хизээч ихцэлж харахааргүй болсон. Чамаас яаж юм муухай гардаг вэ? Тэр маа анууч юу юм ямар зэв муухай хоолноо вэ? Сточоо зодчихсан. Чи ануучинг зодлоо гэв. Сүлд над дээр эргээд ирэх юм уу? Ер нь хүн зодно гэхэ болцоо юу? Чи эмэгтэй хүн. Дээрээс нь тусгай албаны цэрэг хүн бидтэй. Гэтэл тэр маа анууч бодхоос бүр зэвүүр идэх юм. Тиймэрхүү хүмүүс юу яах гэж амьдэрдэг байна. Бүгднийг тууж яваачаад хорчихсан. За 2 цаг чинь болчлоо. Чи хоолнд ор. Би энд үлдлээ. Яагаад? Сүлд эргэж орж ирээд над руу ууцаа харуулаад сууч штеп. Сүлдийг дахиж над руу харахгүй гэж бодохоор аимшигтай санагдаад байна. Чи яваад очил тав. Сүлд уйлсныг чи хараад өрөвдөн штеп. Туяа минь дээ. Би сүлдэд өрөвдүүлэх гэж жүжиг тавьж уйлж байгаа юм шиг штеп. Сэтгэл дотор бачаараад. Найз нүгэл хоолой чи саунд хийгээд аваад ирээ. Тэгээд тэр бас унтаад залуу гэж юм байдлыг ажаад ирээ. Тү. Чи сүлдийг битгий хэлдэр хэлээд байл та. За. Тэр сүлдийн чин талаар муу гунгаахаа болий. Ус нүдэд гүнжмэн. Миний хүү. Ямар ч ухаангүй юм хийгээв те. Чамаг тэр сум онцсон бол муу аав ээж хоёр чинь яаж амьд явах юм болж юм доо. Нэг гимгүй имэйл харагдахаар нь усгуугал уучий гэж бодсон юм. Амар халуу өдөр байсан юм аа. Миний хүү хүний үгэнд орж ирсэн том сургамж болж тээ. Гэхдээ тэр дарга чинь сэжигтэй хүмүүс гэдгийг мэдээлэл чимээгүй хөвтөж өнгөрөөж тушаал болгосон байж тээ. Мөнхүү гэмэн тэгтлэн цангааж ядаг. Ус өгдөггүй юм уу тэр ангичаа? Гол нөхсөн юм аа. Би бүх усаар нь толгоогоо шавьчихсан. Миний хүү жоохон юмд бодолтой хандаж сураа. Айлын болгон цахилгагүй өгч чиг энд тэнд сагсалцаж хариж явах юм. Манай дэндүү ямар санда намайг бүр шанаад хаад өгсөн. Харахгүй шүү. Ундааны савны тал өмхий уснаас болж амиа өхн улаан тогмно гэл Уурлаас. Гэхдээ нэр одоо ийм хийж байгаа хүний чинь цохоод авахч багтэн шүү дээ. Би хурцаар бүр хэд дахин яриулсан гэж бодсон. Аминд толсон газар ямар сүрхий ухаан сэлж самбаашлагтай байсан юм болоо гэж багтаад байсан. Ийм сүрхий дүүгээр их чинь бахархаж шүү. Миний дүүч мундаг хэрэг юм аа. За та. Хүн болгоомж магтаж цаасан малгай өмсгöd ахаар сүлдийг ч иччихэж шүү. 30 метрийн цаана байгаа хязаалан шар шиг том бүдүүн зовлогыг ондгүй ир хүн гэж хаана авах вэ? Харин ч муу бууц. Барьснаасаа 4 хуруу дээгүүрсэн монсон байна лээ. Тэгвэл тэр чинь чиний буруу биш, бууны чинь буруу юм биш үү? Би ч дотроо тэгж бодоол байгаа л та. Гогн алт түүл юм да. Миний хөшин чинь зөнтөө зүудэлсэн байж шүү. Тийш нэрээ. Ээж чинь чамайг зүудлээд чам руу хүн буу чиглүүлээд
явж ийн гэж босч ирээд орилоод тэгсэн чи энэ аав чинь галзуурах нүгэ загнаад байгаа юм да. Яг буудалцсан болж байгаа чинь бүрэнхий болж исэн шүү дээ. Харин яг тийм байхгүй юу? Ээж нь ч гэсэн зүүдлээд босч ирэхэд бас бүрийн өмөрч исэн байхгүй юу? Ихвэр хүйн холбоотой гэж ортоо олж таарах шүү. Ортоо олж таарлаа шүү харахад тий. Бүх юм нарийн тохирч яхад чинь. За гэхдээ тэр чинь тохиолдолч гэж болно шүү дээ. Тохиолдол биш ээ би мэдчихээн. Сүлтийг өглөө ярьснаас хойш би бүр өдөржингөө давдаг гэдэл нэг л муу савин татаадсан юм аа. Би тэг чамд хэлсэн шүү дээ. Анги руу н очиод хүүгээ тэр осолтой юмнаас нь чөлөөлүүлж хяа гэж гуйгаад татчих. Юу гинэ? Та хүүгийн шившиг болгох гэсэн юм уу? Юм шившиг. Амь нас чинь юу болох нь мэддэхгүй тийм эзэгтэй үед шившиг бодож идэг. Хэрвээ тэр бууны сум чамааг онсон бол үдийд та энд ингээд сууж явахгүй дээ. Хүүгээ цэрэгж явуулсан хүн таа шүү дээ. За гэхдээ чиглэсэн сумч чихний хажуугаар гэсэн үг байдаг шүү. Наад өгч манай дэндүү яг хэлж ирсэн. Дандаа зүйлс зүгээр ярьдээ. Чамаас өөр хүн байсан бол үдийд яаж өнгөрч явах байсан болоо? Би харин рот салааныхандаа бол ястаа өнгөрч байгаа шүү. Намайг энэ анги даяар бүр шүтэж биширч байна цаач. Бурхан минь ээ, чи чинь тэгвэл од болоод дээрэс нь бүр пенэттэй болсон иргүү. Тийм л юм уу да. Ааварч уцтаад хэлгэсэн чи харин өөдөөс ярьж идэг байгаа. Төвшаах утас нь аваад харуулсан байхгүй юу? За. Тэрүүгээр нь залгаж ярьсан. За. Та харин хурц даргад хэлчихвэ. За яалаа гэж хэлдэг. Аав таныг асуугаал юм л. Юу ч юм. Цэргийн дарга хүнтэй суух гэж байгаа гэж гэрлүүгээ ярьсан байна гэж. Одоо ч сум даяараа л ярьж байгаа хөөд. Сум даяар ярих ч арай болоогүй хаа. Би ээж рүү утастаж цэргийн дарга хүнтэй болсон гэдгийг хэлсэн. Удахгүй хаяж танилцуулна гэж ярьсан байхгүй юу? Тэгээд аавч мэдчихлээ. Би харин танаа хурцд чинь гомдоо л яваа шүү. Яаси. Хүнд даалгавар хийлэгдэг гэж үү? Үгүй. Тэгээд Төвшаахыг дагуулж яваад нүдний шил хийлгээд ирдэг байж. Намайг ганц ч ихсэн удаа дагуулж яваад дэлгүүрч болохнаа үзүүлэхгүй. Игчдэн суух гэж байгаа хүн байж арай өөр хандж болно доо. Ийм юм дээр гомдоод ирсэн юм уу? Яг наад тухай чинь тэр өөр чүнжэнгөө ярилцаад. Албан ажил дээрээ бол ах дүү шиг яагаад ч байж болохгүй гэдгийг чинь лээ. Тэгэхээр би зөв гэсэн. Харин чамайг халагдах үеэр чинь жинхэнэ ах дүү шиг байна гэдэг чийсэн. Нэрэж нэг бодлын зөв ч юм уу? Гэхдээ аримд миний дөөгээ дуудаад байвал алба яаж явах вэ? Тийш дээ. Зөв. Тэр сахалтай нөхөр замагтайгаа удаан ноцолдоогүй байсан бол бас манай дэндүү тэгж хурдан буудаагүй байсан болж хоёр дахь сум намайг бараг онох байсан байгаа. Бурхан юм аврал. Аав нь хүүгээ аварсан тэр залууг бодож явнаа. Миний хүүгийн ярианаас сонсоод байхад их сайн залуу шиг мэдрэгдээд байна. Тэгвэл намайг халагдахаар цөмөр дэндүү нутгаар очиод хөө. Завхны голоор нутгалдаг гэсэн. Замаараа газар үзье. Нэрийг хөөрхөн хүүшүү. Бага байдал, цагаан цайлган. Гэхдээ ер нь хүний байдал жандшгүй дээ. Миний хүүгийн амийг аврах ерөөлтөл найз байсан юм. Ээж нь шагнана. Манай дэндүү бидний хизээ шагнах болоо. Алтан газар шагнах бахтаа гэж томроод байгаа чи. Хүүгч юм ярьдаг хэрнээ цаагаар их ухаантай. Хэр оргийн хүнийг бодоогүй бодож ярьдэн шүү дээ.
Хөдөөний залуу шинэ орчинд ороод жоохон барьцаалтсан. Үүнээс шинэ хөдөөнийхэн чинь их үнэн өгтэй, их ухаантай үнч усуд байдаг шүү дээ. Үгүй та урд шөнө гэд юу ярьч вэ? Сая хурцыг нөгөө даалгавар аваад явахт нэг чинь ээжтэй нь хань болж 2-3 хонсон байхгүй юу гэрт нь. За барагтайхан байгаараа та. Хизээ байтлаа эмэгтэй хүн хадмында эхэлж хонж өмжөөд идэв байсан. Самбонжгүйгээд нүдний булаа болж байгаа хүн байна л да. Хүү хүн загнаад эхэллээ. Болох нь гэж. За миний дөө хичээгээ хадмынхаараа хонсон гэж аав ээжтэй битгий хэлээрээ. Угаасаа дараа 7 хоногоос би нутаг явна. Хурцын ээжтэй бид хэд явах гэж байгаа. Нутагт очиж аваад яс төртөөхөн шиг бэр хойнаа гээл цаадал чинь тэгээд хэлээ. Өө цаац. Би ч харин таны төлөө баяртай байгаа шүү. Ийм амт хүнтэй сууцдаг. Та ч азтай хүн юм аа. Огч аваа болчихсон. Тэгвэл одоо энийг хэлдэ. Дасаг явгнаар явах үеийн ажиллагааны тухай ярьлаа. Тэр үү? Дасаг явгнаар ажиллах үед 50 м хүртэлх өргөн хүрээнд давших өгөөд тасгуудын хооронд 6-аас 8 м-ийн зайтай байна. Захирагчийн атакт урагшаа командаар тасгийн цэргүүд нуувчнаас зэрэг үсрэн гарч давшилтанд орно. Давшилтанд орохдоо танктай буюу бие дааж орж болдог. Тасгийн цэргүүдийн давшилтын зүг танк ажиллахгүй бол төрөвчлсэн алхаа буюу гүйл дээр зайг туулна. Төрөвчлсэн алхаан донд гал нэг буюу буягт танкны дэмжлэгтэйгээр өөрийн саадын гарцын зүг давшин урагшлана. Энэ нэр аваа болсон байх шүү. Чи ийм янзаар байх юм бол нэр их сургуульд орж болно шүү дээ. Наа чи сурахгүй. Харин уяачдын дээд сургууль байл харин нэг сурч магадгүй. За, орохгүй. Яаж байгаа? Маллахаа Марксаар заалахгүй. Морин үеийг Монхор хамартнуудын намнаас үсэхгүй шүү хөө. Яста зөв дээ. Тэр сургууль мургуулж яах. Урдхан шагналаа авмаар байна. Нар удаагаад ажил тарлаа шүү дээ. Танаа зовхгүй. Манай дэндвт Монгол улсын баатар цол өгч магадгүй дээ тий. За, баатар ч юу юм бэ? Шагналал хурд авчмаар байна. Хоторч үзэл. Энд ирээд 3 сар боллоо. Наран туул гэж захын үзмээр байна. Хүний халаас руу яаж гар шургаж ордгийг үзэхгүй юу? За яах нь вэ? Хотод очиж хамаг юм хулгаад алдах чинь дутаа юу? За. Заавал хулгаад алдах албагүй шүү дээ. Хоосон хитвчээ хармааж яваад сойлохын хард загсаж жагаад аваад гүйцэнгүүд нь араас нь дагаж очиад хаа нээж үзэх нь үү? Жаахан харж дайчихгүй юу? Дайчин хийж ягаад өөрөө альчгүй шалдаа хоцорхоо дээ. За. Хүнийг мэдэгдлгүй шалталчихна гэж байх уу? Байлгүй ядыг. Чи наран туул дээр нэг сайхан алхаа явж идэл нэг мэдгэдэл чиний бүх хувцс чинь байхгүй. Дотор хувцтайгаа л үлдсэн байдیں۔ За ээчтэй.
Ямар бадай хүн байгаа шүү дээ. За болоос үгүй. Ээж. Удаа тогтсон. Бас хүн гиндүүлчих чинь шүү. Жоо явуулчих чи байж их. Одоо царай хийхгүй. Одоо ямар хүүтэн байна. Чүнүүд яасан? Яасан юм бэ? Ямар нэг юм дөрөв. Амархан. Эсвэл гараад. Миний бодлоор бүх хичээлүүдээр унж тусаа салонаас хөөгч болох юм бэ? Чиний хэлдгээр носгоо олж тусах. Үгүй нэмэ. Үгүй чи яасан готрон үзэлтэй хөвгтэй. Нэмэ жоох юм дээр хамаг сэтгэл санаагаар унчих юм. Жоох юм гэж юу яриад байгаа. Надаа маш том зүйл тохиолдчиход байна туяа. Надаа хэцүү шүү дээ. Би тэр сүлд дээр очино. Яа тийм. Одоо хинч очиод нэмэргүй. Бүх юм өнгөрсөн. Амьдралд ганц нэг ам уурах зүйл байна. Үгүй тэр болгонд л чи ажиллаар хичээл сургуулаа ингээд хаяа явах хэрэггүй. Ганц нэг ам урыгаад байгаа юм уу? Насан туршдаа ам урийчаад байна бит хоёр. Бурхан биднэрт ийм сайхан учиг заачаад тагц чинь. Би тэрнийг нэрээ бас налчдаг. Ямаа. Чиний амьдрал сүрчээгүй вэ штий. Сүрсэн. Сүрчээд байна. Энд хараад хамгийн азгүй юм болчиход байна за. Үгүй чи азтай. Энэ их нэр хүндтэй ангид чи тэнцэж орж чадсан шүү дээ. Чиний наад яриад байгаа нэр хүндтэй ангид чинь заяа. Сүлдээ өтөр хэрүүлийн гол бай болчиход байна. Надад уурлаад байна ойлгож байна уу? Би сүлдийн өтөр очиж уулзаад тэд нартэй яах их шийдчихэд ирэдэх үү? Тэдний найзууд ч нэгэд хоёрыг нийлүүлэх бодолтой л байгаа юм л шүү дээ. Одоо бүх юм өнгөрсөн шүү дээ туяа. Сайн уу? Сайн. Үгүй би тоондоо болсон юм. Хаалга руу байн шүү дээ. Атаа уус гүл хамаад байна уу? Үгүй. Төвшөө. Чи тэр их замдаад үгүй ятгал та. Би чиний хэлснээр намайг тэр бүх хүнийг мэдэж өглөө. Үгүй ажилласаа нэгэн жил авч цалингаас ч бүр асууж тоослоо. Харин тийм ээ. Наадах чинь асуудал болоод байна. Яах вэ? Чи тэр дүүгээ ятгал та. Нэг шолон шиг хөлбөр хийцлүүлчихлээ шүү. Тийм шүү.
Хүнээс яахлаараа тийм муухай санаа гардаг юм тий? Үгүй харин тийм болохоор л очиод зодчихъя гэдэг байгаа байхгүй. Номоод авч дургуусгаад аваа. Яава. Зодно гэхээр яачих вэ? Үгүй. Гिचээч яагаад аа. Дарахтайгаа ярьж байгаа юм шиг л дүрмээ үгээр яриа. Дүрмээ ярьчих. Гэ зодонтой маа. Ингээд хилээ сурчихсан чинь. Чи тэр дүүдээр очиж чадхал та. Манай намаа бүрдэнд уйлж өндөө бүр хэцүүдлээ. Эсвэл та хоёрыг доромжилсан гэд хоошоо нь айгүй их буцалж байна лээ. Тэрнээс ш номд их хайртай л да. Намаа биш. Би тэгээд очиж доромжилсан юм аа. Би тэр мө шоломшиг үг гэдгээд бүр уурандаа сүлд рүү бүрстэй хийхгүйгээр хэлсэн мэлээ. Гэ сүлдээ номоо гэдэг нэрийг сонсгоод бүр төрс хийдэг болчихсон байна лээ. Би чиний бичсэн мессежийг үзүүлсэн чинь яг боож өгөх гэж байна лээ. Эрхэм генерал, эрхэм офицер, ахлагч, байлдагч нараа. Онц ностой гэмт хэрэгтнийг отон баримтлах ажиллагаанд идэвхтэй оролцсон байлдагч нарыг шагнах ёслолын ажиллагаа эхлэх гэж байна. Шагналын ажиллагааг Монгол улсын зэвсэг түвшний жанжин штабын дэд дарга бригадын генерал Баярмагна даргаыг микрофон дээр өрн залъя. Зэвсэг түвшний бие үрэлтгүүнээс цэргийн баг гарч сонгон хайрхан ууланд бүгсэн онц ностой гэмт хэрэгтнүүдийг бүслэн хааж таслан зогсоох ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Уг ажиллагаанд зэвсэг түвшний тэг 13 дугаар ангийн байлдагч Дэндүү, Төвшин, Сүлд нар амжилттай оролцож цэргийн мэргэжлийн ур чадварыг илтгэн харуулж үүргээ нэр төртэй гүйцэтгэснийг Монгол улсын төр засаг өндрөөр үнэлж Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар байлдагч Бямбагийн Дэндүвт цэргийн хүндэт медаль гардуулсныг одоо гардуулъя. Эрхэм бригадын генерал таны төсөөлөөр байлдагч Дэндүв ирлээ. Монгол улсын төлөө зүтгэе. Мөн ангийн захирагчийн тушаалаар байлдагч Төвшин, байлдагч Сүлд нарыг байлдааны дэлгээ төгөө өмнө авахулсан зургийг дурсгал болгон гардуулах гэж байна. Эрхэм бригадын генерал таны төсөөлөөр байлдагч Сүлд ирлээ. Монсинлөө зүтгэе. Бригадын генерал таны төсөөлөөр байлдагч Төвшин ирлээ. Монсинлөө зүтгэе. Мөн ангийн захирагчийн тушаалаар дээрх 3 байлдагчийг 7 хоногийн орон нутгийн чөлөөгөөр шагн зуршуулж байна. Ангаас байлдагч Дэндүү Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар цэргийн хүндэт медалаар шагнуулж байгаад ангийн нийт бие үрэлтгэний өмнөөс Дэндүвтэй дахин баяр хүргье. Чиста манд бадарч энэ даа. Энд нэр медаль харлаа. Би хавцаа та. Яа. Биш. Энэ хараа. Чөлөөний хуудас. Байлдагч цолтой. Бямба өгтэй Дэндүвт 2010 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 2010 оны 8 дугаар сарын 10-ны хүртэл чөлөө олгов. Зэвсэг түвшний тэг 13 дугаар анги штабын дарга дэд хурандаа Чэ Эрдэнэ болдгчээ. За медаль. Үс Дэндүү. За яваа. Чи натургаа явсан яасан?
Би ч та Улаанбаатарын хотынхаа хөгжил цэцэглэлтийг үзмээр биш шүү дээ. Дэндвэ. Найз нь чамайг хотын бүх гоё газруудаар дагуулж явна. За тэгээрэй хөө. Гүши очих газар мэдчихэж байгаа юм аа. За үз. Заавар гэсэн баха. Биш ээ. Зайсан гэдэг газар. Захирагчаас асуусан ч болно л та. Биш тэндвэ. Чи очих газараа мэдэхгүй байл сүлвтээр чамайг дагуулж яваа. Төвшөөх хэрэггүй. Та тамирагч нар шууд яваад очихгүй да. Би дэндвийг аваад явчих. Хоёлоо угаасаа хот руу очиод хөл дүүжлэх унаатай болцсноо. Гоё явна заяа. За. Биш. Улаан тогмод хурдлаа. За зүг болцлоо. Сэтгэл тавлаа. Эндвэ. За тэр өндөр шилэн барилгыг харж байна уу? Тэр За энэ чинь нөгөө их дэлгүүрч шүү дээ. Ямар вэ? Буцаж ирэхдээ заавал орж үзснэ. Би хотынхан дандаа шалтан нүцгий явдаг улаан тогнууд юм аа. Сэтгүүлийн зураг шиг. Эдгээр гайгүй дэндээ. Би чамд нэ загварын шоу үзүүлнэ заяа. Тэнд Монголын бүх сайхан хүмүүс зүгтэрээ байж байгаа. Гэхдээ аав намайг сэргээс ирэхээр нь хүүгээ гэрлүүлнэ гэхээр нь би цэрэгт явж ирээд хотын ганган мис загвар өмсөгч хүүхнүүдийг дагуулж ирнэ гэд хэлсэн шүү дээ. Тэгвэл ой, найз нь чамайг загвар өмсөгч хүүхнүүдэд гэрлүүлчих л да. Тэгж үз. Нутагтаа нэг зэгцээс сайханд дагуулад боол юурах вэ вэ? Яста алмаарх бах та. Танаа гэр чинь гэхэд болоогүй юм уу? Зүгээрээ. Би чамд албаар хот үзүүлэхэд төв замаар тойрж яваад байна шүү дээ. Тэрийг харж байна уу? Өнөө алдар Зүгбаатарын талбай чинь шүү дээ. Тэр хөшөөнө харж байна уу? Тийм байна. Биш. Энэ хойдлынх нь төрийн ордон дөрөөрөө шивтэ. Зурагтаар мөн жолоод харсан да. Одоо л гэгээ дүрээр нь харж байна. Минь найзаах юм. Талбайг бүтэн тойрч харах юм уу? За төвөг шивтэ. Машааны цонхоор биш. Хөлөөрөө гიშгэж үзмээр байна. Маргааш тухтаахын шиг ирж үзнэ. Хөөх. Энэ өндөр шилэн барилгыг. Нэрэл заазуур шиг улаан туг юм а. Улаанбаатар хотод иймэрхүү өндөр шилэн барилга зөндөө байд юм уу? Энэ барилгуудын хамгийн дээд хот марч үзсэн. Толгой эргээд унцдаг юм болов. За би түшээ давнаа улаан тог юм байна. Тэгвэл энэ гэр бүлийн нэг зөрчилдөгчний 13 дугаар ангийн хугацаа саргийн албан агчид байлдагчид хэдүүлэн барьсан. Энэ хүчээр хүмүүжээ. Ахлах дэслэгч чухар цэдэг нэг залуу байсан гэсэн. Нөгөөх нь болохоор өндөр царайлаг дүү хүн байх хичээл. Юм гिच юм шалан юм аа. Сайн асуултаа. Цаах юм аа. Уулч манай Монгол улс хөгжөөл байгаа юм да. Хүмүүс л муу амтаад байгаа юм. Тэр чарн одоо шүү. Ийм сайхан шилтэл болсон юм дарахаар өө хэр болгочих байх та. Танаач чинь дэлгүүр ажилладаг хэрэггүй. Гэртээ хөдөл шинэ бараатай. Юм өмсөөгүй юм шиг хоосоо өргөд ямар эвгүй зэлэх вэ? Сайн юм. Сайн байна. Яасан. Энэ чинь оюутан хамаа. Их хөрхөө ааштай. Тийм болохоор зүгээр л чам шиг юм дайжгүй хөөрхөө охин хэрэгтэй. Чи нэг биш эсвэл Чи харин миний хоёр найзын өмнөөс гараа авдуу. Алаа гар. Тараас мэдэрлээ.
Улс төр эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаанд гендрийн тэгш бус байдал байсаар байна. Гэр бүлд эмэгтэй хүн хүүхдээ асрах мөн гэр орны бүхий л ажлаа ихэвчлэн амжуулдаг. Харин эрэгтэй нь энэ ажилд төдийлөн оролцдоггүй. Энэ хугацаанд эмэгтэй өөрийгөө хөгжүүлэх цаг хугацааг алдсаар байдаг. Харин эрэгтэйд ийм боломж нээлттэй байдаг. Улс орны соёл заншил гендрийн эрэгтэгш байдлыг хангуулахад саад болсон хэвээр байна. Эрэгтэй хүнийг тусгайлан хүндлэх. Энэ бүх хэвшмэл ойлголт хандлага нь эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах төвшөнд ажиллахад нь саад болохын зэрэгцээ ижил мэргэжлэр ижил төвшөнд ажиллаж байгаа эрэгтэй эмэгтэй хүний хөдөлмөрийг үнэлэхэд нөлөөлсөөр байна. Хөгжлийг бүтээхэд эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгш оролцож, үр шимийг тэгш хүртэх эрхтэй. Олон нийтийн телевиз үзүүлж байна. Миний найз шиг ийм хөр охин амархан марцж чадахгүй. Тэр зэргийн залуу бүрч чадахгүй. Чи сүлдийг битгий басамжлаад байл та. Миний хөшин чинь зөвхөн зүрлсэн байж шүү. Тийм шүү. Ээж чинь чамайг зүрлээд чам руу хүн бууж чиглүүлээд явж ийн гэж. Дарагтайхан байгаараа та. Самбонжгүйгээд нүдний булаа болж байгаа юм байна л да. Тэдгээр дүүрээ очиж чадахгүй. Манай намаа бүрдийн өөж өнгөрөх. Эвэрлэнээс тэргийн баг гарч сонгон хархан ууланд гисэн онц ностой гэмт хэрэгтнүүдийг өсвөн хааж таслан зогсоох ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Хэрхэн бригадын генерал таны тушаалаар байлдагч дэндүү ирлээ. Онсинлоо стил. Онсинлоо стил. Тусгай салаа 42 дугаар анги. Шилтэл болсон. Өндөр барилгуудыг сайхан юм аа. Уул
ч манай Монгол улс хөгжөөл байгаа юм л да. Хүмүүс л муу амлаад байгаа болохоос ш. Тэр ч харин ордоо шүү. За. Өнөөх ихтэй үнийг өргөдөг чинь шүү дээ. Гэ манай сумын бол нэг захаас нь нөгөө зах хүрчээр урт хайрхан байх шүү. Энд яах юм? Бууга зогсоод үзэх үү? Аха. Энэ төв зогсчихдаггүй баха. Зүгээр цагдаа цусууд би төлчихнө ах. Зогсчих. За ямар вэ? Манай бор хясааны хавцлаас өндөр юм уу л гэж харлаа. Айгум шивдээ. Одоо чигээр явчих. Танай хот чинь хүм машин холилдож эхэлдээд завчихсан ч газар юм аа. Тэг наагаараа эргээд Американд энэ рүү эргээ явчих. За. Яг хэвэр шээ. За энэ миний өрөөдөө. Чиний нисэгч болно гэж мөрөөддөг чинь аргагүй юм аа. Яаж юм? Өрөөгөөрөө дүүрэн онгоц зөрчгөр чинь тэгэж мөрөөдөхгүй ч яах вэ? Би энэ овцнуудыг мөрөөдсөн болохоор цуглуулсан юм аа. Тэрнээс биш. Цуглуулсан болохоор мөрөөдсөн юм биш. Танай хотын ч сайхан амьдрах юм аа. Манай хөдөөнийхэн бол малдаа л үлжээгөө орж ивэл болох нь тэр. Өөрсдийгөө бол мартчихдаг хүмүүс. Тэр ч үгүй баха. Манай хотынхан тансгэлж ийн гэд байгаль орчноо их сүйдэгдэн штт. Харин танаа хөдөөнийхэн бол жинхэнэ байгаль дэлхий тэгээ зогсож амьдардаг ард юм уу? Би нэг номноос зөндөө уншиж ирсэн. Алуу, хуцаад байлаа, усан бай. Нэг авцсан. Наашир. За одоо. Өс тэндээ. Би энэ тусанд орчих. Чи энд орчих. Алинаас та. За тэндээ. Энэ тусанд орчих. Тэр улаан халуун шүү. За. Ийм сайхан шил тал болсон юмд орохоор бөөн хэр болгочих байх та. Чи тэгээд игчдэрээ хэр өнөртүүлээд очих гээд байгаа юм уу? Чи тэр өөрсдөө л мэдэхгүй болохоос биш. Өглөөрөө гүйж байгаа хүн биенээс нь хөлс өмөрч байгаа шүү дээ. За, усанд орчих заяа. За. Дэндээ болж гин үү? Хэцэн байна уу? Осон дарагч ямар цаах юм? Хөөе. Наад сэрэг увцаа одоо өмсгөө болоо. Маа, энийг өмсчих. Танах чинь дэлгүүр ажиллаулдаг хэрэггүй. Яаж юм? Гэртээ хүртэл шинэ бараатай. Гээгүй. Ээж тэр намайг цэрэгт явахаас өмнө дэлгүүрч бага хувц авч ирсэн. Тэгээ найз нь гинт цэрэгт явчихгүй юу? За.
Найзынхаа амийг аварсан. Алтан нүдтэй найзтай бэлгэлчи. Алтан нүд байхтай явах тий. Найз нь твшээр алт өгнө гэсэн чи махан нүдээ өгөхгүй шүү. Нутгийнхаа хашир анчидтай анд явахдаа хамгийн түрүүнд ангаа олж хаддаг штэ. Бямбагийн ойлгор хүмүүдтэй шүүгээл нутгийг өгчвөл намайг магтдгийг. Наа чи бүгдээр шинэ хувцас. Брэнд их. Хинийх гинэ? За. Тэрийг тайлбарлавал 80 жил болно. Чаад гяс өмсчихсэн юм. За. Минь надсуу. Йоо, энэ жилийн амралт үнэхээр уйдгартай өнгөрч байна. Яаж яах бид нарыг төрөөч маань хаяа явчихдаг. Тэгэхээр нөгөө нэг амралтан дээр очиж дугааддаг юм ч өнгөрчтэй. Би харин тэр төрөвчийг чинь заавал буцааж олж авнаа за. Хөөе. Нэрээ. Зоргоогоос сэргэн хүн ирээд сүлдийг асуусан гэсэн. Сүлд та ямар учиртай юм? Хэр дотн нь үдгингээ баахан юм асууж шалгаасан гэж илээ. Тэгсэн манай хүн нэлээд сандарчихсан надад хэлж ирсэн. Зоргоо тэгээ юу гэж хариулсан юм бол? Мэдгүй яа хамаг үнийг л хэлсэн гэсэн шүү дээ. Танаа зоргоо чинь шал дөнхүү шүү дээ. Мөрдөн байцаалтыг сагдаа идэг болохоос хизээ цэргийг хийдэг байсан. Хаагаа тэгээ талан багшгаа тоочж явах яах вэ? За, цэргийн хувцастай хүнээс ямар ч хүн айдаг л үсттэй. Ямар хөө цусраатай хөрсөн гэж юм тэгээд ахлах дэслэгч хурц гэдэг нэг залуу байсан гэсэн. Нөгөөх нь болохоор өндөр царайлаг дүүхэн байна гэж хэл. Мөнгөч юм шулам юм аа. Итгэжлээ гэсэн чинь мөрдлөг хүртэл хэлсэн ба шүү дээ. Юу шулам? Юу ном бэ? Агчид байлдагчид илрүүлэн барьчихсан байна. Хөөе. Сүлд гарч штэ. Юу вэ? Манай цэргүүд үүрэг хүлээж аваад сомин архи ууланд очиж байрлсан. Дээрэмчид анх гарч ирэхдээ дээл өмсчихсөн. Бас бургас үүрчихсэн. Би таниаг үлдээ. Би танаагүй очиод имээд хуйлсан дээрэмчнээс ус гууж очсон. Яг энэ үед буудалцсан болж байлдагч дэндүү дээрэмчдийг хурдан хараалж буудаж амжсан. Би АК буугаар гал өмсөж хүссэн. Ингэснийхээ учрыг дээрэмчдийг сандрал тавьж нэг шахуулсан. Сони юм аа. Сүлд цэрэгт явчихдаг. Ер нь бодоод исэн чинь цэргийн хүмүүс асуу шалгаагаад исэн ийм учиртай байсан юм байна шүү дээ. Хэрэгтнийг барьсан гэд манай хүн мандуулж явахыг бодоход тусгай ангид ороо илгүү. Цэрэгт явчихсан байсан юм аа. Биднээс харин нуусан байлаа. Чи цэрэгт явж ирснийг мэдж байгаа юм уу? Дараа хэлье. Чи яаж хийж байгаа? Явц сүлдийг олж авъя. Нэг шулмшиг хүн дундуур орцтой зовоож байна. Ануучаа. Чи ерэн дандаа бүтэхгүй юмны араас гүйж явах юм. Манай сургуулийн гайгүй залуу шүү чиний араас гүйдэг л үсттэй. Тэгж явах заавал сүлдтэй орооцолдож нэр нүрээ барж явах юм ямар шаардлага байгаа. Халаасандаа мөнгөгүй хоосон царайгаар би яах юм? Хайр сэтгэлч гисэн заавал эдийн засгийн Батбэг сүртэй байх хэвээр. Ойлгоо. За ойлоо гарья.
Сүлтэй. Сэ. Оролтоо. Суултаа. Ануча. Чи сансандаа урч намайг нөмөнгөөс салгалаа. Одоо би сул хүн. Би салгаагүй штэ Сүлтэй. Тэр Намин гэдэг муухай охин чинь хутлаа сургалт идээсэн байл штэ. Би мэдсэн. Хойлоо дайчих уу? Амралтанд явах уу? Юу? Сайхан сэнгийн л та. Чиний ачаар би эргчлөөтэй л хүн болчлоо штэ. Чи надаас хүүхдтэй болохыг хүсдэг гэвстэй. Сүлтэй. Найз нь чамаа гэд ирж хахад чинь битгий ингэж ярил та. Танаа тагнуулын төвч ажиллаа сайн хийж шүү. Намайг сэргээс чөлөө аваад хүрээд ирснийг тэр дор нь мэдээд хүрээд ирдэг. Орон дээр цацагдж байгаа юм их чинь мэдээд зөхөд авах юу гэдгийг мэдээгээр гарч телевизээ аваад толчгаад. Тэр дор нь цацчихаа шивтээ. Энэ жилийн амралт утгартай өнгөрч байна. Чи минь байхгүй. Одоо чамайг 7 хоног уйдахааргүй болгоод өгнө за. Чи аль амралт руу явмаар байна? Аа тий. Чамд нэрээ чам шиг юм царайлаг хөөрхөн найз байна уу? Зэрэг уянгаа ойрлоо ярих уу? Хэрэггүй. Миний найз хамт юм. Тийм болохоор зүгээр л чам шиг юм дажгүй хөөрхөн охин хэрэгтэй. Чи нэг л бишээ Сүлтэй. Чи юм байгаагүй шүү дээ. Их өөрчлөгдөжээ. Чи намайг өөрчлөө өстэй. Харин охины талаар би тоглоогүй шүү. Заавал нэг охин олж өг. Олж өгч чадахгүй бол чи ч гэсэн пилагдна гэж мэдэрээ. Сайн байна уу? Сүлтэй. Наашир. Яасан? Наашира. Чи хорт могоо гэдгийг мэдсээр байж юугаа хийгээд гэртээ оруулаад ирсэн яриа сууж идэг юм бэ? Бошоохон зайлуул та. Яасан? Чи өөрийн гэсэн ухаантай байна уу? Эсвэл тэр сум толгойгч нь онцсон юм уу? Сумтай болж ичээ. Чи чадахгүй бол би өөрөө зайлуулад өгье юм дөө. Сүлтэй, чиний цагаа танилцуулаач тээ. Би чамтай нэг танилцсан, хоёр дахь танилцж чадахгүй дэлгэрмаа. Хуршинч. Тийм ээ, би вэ. Алуу. Эндээс ануучин дэлгэрмаа хоёулаа гарч үз. Энэ тэрний ясны юм хилээчтэй. Гараа аваач гэлээ юм та. Чи харин миний хоёр найзын өмнөөс гараа авъя дөө. Алуу гар. Тавиач мэдэрлээ. Минийд чи эмхтэй үнтэй сайн барилж байна уу? Аврагч хитүүлжсэн бол сая бол дажгүй бариллаа шүү. Улаан туга. Чамд өөрийн гэсэн ухаан байна уу? Ийм муухай доктортой хүний гэртээ оруулаад ирсэн яриад сууж идэг. Босгоч нь бозортно үсттэй. За. Найз нь лам авчирч гэртээ нэг сан тавилъя да. За, хоол идэ. Гэрээ болоод сансан биш үү? Суулдаа дэндвэ. Тэр дэлгэрмаага марталтаа. За, идэ. За. Нүд ирээлжлээд альнаас нь эхэлж идэхээ мэдэхгүй л биш. Дуртаагаас идэ. Гэрээ хоол гэхээр сайхан яс мөлж хийсэн л гэж бодлоо шүү дээ. Хөөе. Тэр яс ч байгаа. Манай бас яг чам шиг яс мөлж дуртай байхгүй. Би хавьд. Зя. Бэж. Наа чи жоо хөлдсөн юм шиг. Бигээс 100 гэдэг. Яг хэрэггүй. Найз нь харин бөөр
Ийм чансан бах. Цайнд хөшгөлж идэх юмсан гэж бодоод байсан. Надад зориулсан юм шиг өөр сайхан зайр мэгтчиж гэж. Чи яг манай аав шиг юм аа. Өө нэр. Хүмүүс намайг аавын цээжл гэцгээдэг юм дөө. Чи бодвол хийцтэй цаваас уумаар л исэн биз? Тэгэлгүй яах вэ? Зя. Бай. Энэ аав явах. Танаа авч ирэх үе юм аа. Яаж вэ? Хотгаа янзын хорцолсон байх шүү. Манай аавын хобби наач. Юу гэнэ? Манай аав хурдан дуртай гэж нөгөөв нь. Хорт хотгоч. Эр хүний нэг нөхөр гэдэг юм да. Танаач нэр. Жинхэнэ хорд харшинд амьдэрдэг юм байна. Ордон биш ээ. Манай аав чинь даруухан. Харин нэг ийм шинэ байранд орсон их юм. Даруухан дэнтсүүн дээ. Хөдөөний бидэнд бол орд харшил гэсэн үг. Гоё юм. Янзтай. Гэхдээ бэлтгэл хийж байгаа үед цэргийн бол илүү гоё те. Тэгэлж байгаа л явчихдээ шүү. Цэргийн олондооч тассан биш үү? Тэгтэл гоё юм те. Чи ануучиг хараад гайхсан уу? Тигэр мохтой. Чаа тогнуудын хажууд гараад ир. Юм өвсөөгөө юм шиг хоосоо өргөд ямар эвгүй зөлх вэ? Чи урд нь гээд өмс үзег юм уу? Гэхдээ би анх сумын сургуульд орохдоо нэг бажааг ахуулж ирсэн юм аа. Тэгээд 2 дугаар ангид багтаад хорон бакал Монгол гуталтай орсон да. За чи битүү худлаа яриад. Нэрээ. Өвөл болохоор хаяа нэг эсхийн гутал угилдаг юм байна. За тийм тавдаггүй юм чаана байсан. Үш. Тэр их ч юм уу? Мөн бэ. Намайг танихгүй байх шиг шин. За. Хүүе. Сайн байна та. Сайн байцгаана уу? Энд үчи ямар өөр болчих вэ? Яг хотын хөвгт болсон байж тээ. Ямар гоё болсон. Стоо гоё загч юм уу? За, хэдүүлээ манайх орооч. Ойтны бэр энүүх юм даа. За, сони байцгаана. Битэр чөлөөгөр өнөдөр гараад. Тэгээд дэндүү шууд нааш. Энэ гэрийн бүрээс нь дулаан гадагшлуулдаггүй тусгай материалаар хийсэн гэсэн шүү дээ. Тийм ээ? Аав ээж хоёр таваад ирсэн юм лээ. Энэ одоо тэгээд дулаанаа сайн барих уу? Тэлгүй ахаа. Манай хас банкны эко зээл маань жилийн өмнөөс олгогдож эхэлсэн. Аюулагч даан сайтай байгаа. Манай бүтээгдэхүүнүүд маань уншилгаа төлбөр авахгүй, барьцаа авахгүй. Маш бага хөвгөөр 2 жил авч болох уу? Одоо авч болохгүй хаа манайх нэг цэгийн үйлчлэгээ явуулж байгаа. Та зээл эдийн засгийн очиж хэрэгээ дагалаарай. За сайн байна уу? За эко бүтээгдэхүүний талаар мэдээлэл авч явж байна. Тийм бид хоёрын эко зээл хамрагдах гал юм. За материалуудаа бүрдүүлээд ирсэн үү? Энэ даа. За надад өгч нэг хараал. Зураг нь анкет. За бүрэн байна өрөвдөл.
Ихэмжлэх хорооны тодорхойлолт. За, материал нь бүрэн байна. Тухайн хаягаар хэр удаа амьдарч байна? Бид хоёр одоо 5 жил амьдарч байгаа. Тийм үү. За. За, гуруулаа тэгвэл та гэрээгээ байгуулчих удаа. Иргэнийхээ нөмтгүүдийг надад. За одоо би иргэн төлөвтэй өрн хийдэг. Тэгэхээр та хэдийгээр төлбөрөө боломжтой. Сарын сүүл байвал ямар вэ? Тийм ээ тий. Сарын сүүлээр төлөе. Фиш нь 152 мянга. Бүрээс нь болохоор 560 мянга гэд нийлээ 712 мянган төгрөгийн юу зээл авч байна. 24 сардаа хуваахаар сар дунджаар 35 мянган төгрөг төлөх юм байна шүү да. Зөвхөн төлөвтэй хойно. Боломж юм төлөд байх юм байна. Тийм. Гараас гэж зураарай. Тэрийн хаалт гараас гэж. За энэ хоёр төлөх хүн энэ хуурийнхаа дагуу иргэн төлөлтөд төлж байгаараа. Энэгээр болохоор бараагаа авч нөгөө тухайн байгууллагатай авчиж өгөө тэгээ бараагаа авчих шүү дээ. Бараагаа авсныхаа дараа манайх руу мэдгэгдэчихээр тэгэхээр зэрэг бид нар мөнгөний энд шилжүүлчих юм за. Тэгэхээр зэрэг бид нар энэ мөнгөний шилжүүлчих юм. Оо за. Хоёул одоо очиод авчи. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За энэ сайхан. Халуун бууцарчлаа. Эдэд миний хөш. Эч хөөд. Аав нь ММС уцтаж асуусан. Та хэдийн тухай дэлгэрэнгүй ярилцлага гарна гэж хэлээ. Захах юм болов ч. Бодоод исэн чи шал дэмэл ярилцлага өгсөн. Чи юуны дэмий байдаг юм бэ? Та бодолтой. Би найзуудтай бүгдэнд нь гадаад явдлаа гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн чи 3 дэлхий зэрэг гарсан юм ааши бүгд үзсэн. Чи гадаад яваг гэж хэлсэнгүү гэж гомдлоодох юм. Ядж яхад би хуучин дугаараа сэргийлгэсэн. Та ямар хэрэг хийсэн биш. Юуг нь нот. Одоо тэгээ яа гэх юм бэ? Болохгүй л ийж шин дугаар авч өгдөг. Тэгээд үзүүлж байна. Согн хайрхан бол саяхтаг энэ тэтгэлүүд бүгсэн тухай. Хүй. Ахлаа. Тэгвэл энэ гэмт этгээдүүдийг зэрс төчний тэг 13 дугаар ангийн хугацаа саргийн албан хаагчид байлдагчид илрүүлэн баримжилсан байна. Гэмт этгээдийг хамгийн түрүүнд хэн олж харсан бэ? Эхлээд байлгчтай олж харсан л та. Гадар чагнаад гэмт этгээдүүдийн чимээг бас сонссон. Үнэхээр дэнд байгааг бол бид нэр ийм шуурхай гэмт этгээдүүдийг бас илрүүлж чадахгүй байсан. Бас мэрэгэн бодож чадахгүй байсан л та. Дэндүү ан хийдэг бүр багаасаа буутай ажлаа сурчихсан хүн болохоор сурцаараа ийм хурдан шийдвэр гаргаж шуурхай харааж ууснаа ачаар зэвсэгтэй гэмт этгээдүүд эсэргүүцэх чадваргүй болсон да. Ууланд бүгсэн гэмт этгээдүүд үсээ аж хувиргасан байсан бэ? Манай цэргүүд үүрэг хүлээж аваад сонгон нарих ууланд очиж байрлсан. Дээрэмчид анх гарч ирэхдээ дээл өмсчихсэн. Бас буруус үүрчихсэн. Би таниаг үлдээ. Би танаагүй очиод имээд хуйлсан дээрэмчнээс ус гууж очсон. Яг энэ үед буудалцсан болж байлдагч дэндүү дээрэмчдийг хурдан хараалж буудаж амжсан. Би АК буугаар гал нэмж хүрсэн. Ингэснийхээ хүчинд дээрэмчдийг сандралд оруулж нэгийг шархтуулсан. Ингээд бидэрт байрсан л да. За ингээд сонгон хайрхан ууланд бүгсэн онц аюултай гэмт этгээдүүдийг баривчилсан байлдагч нартай баяр хүргье. За баярлалаа. Миний хөч хэр хүн болжээ. Бахарч шүү аав. За болдоо аав. Гэхдээ би ямар тэр гэмт хэрэгтнийг нь буудаж унгаагаад баривчилсан биш үү?
Окей. Буудаад оноогүй ч гэсэн гал нэгэд гэмт хэрэгтнийг айлгаж сандаргана гэдэг чинь том юм байхгүй юу? Муу зохихоор сайн айлга гэсэн үг гэдэг. Тийм шүү дээ миний хөө. Та гуруулаа байсан тулдаа л тэр хүү чинь ингэж сайн буудаж байгаа байхгүй юу? Ястай. Миний хүү бараа болоод байж ийн гэдэг чинь гар бие оролцсноос ялгаа юу байгаа юм? Энд чи амжилт байхгүй юу? За би өрөөлөг барлаа. Гэмт хэрэгтнийг мэрэгэн буудаж шархтуулж баривчилсан байлдагч Бямбагийн дэн дэвт зэвсэг түвшний жанжин штаб цэргийн алдар медаль шагнасныг өнөөдөр гардуулан өглөө. Энэ үйл явдал нь Монголын дайчдын байлдааны ур чадвар ямар сайн байгааг илтгэн харуулсан хэрэг боллоо хэмээн шагнал гардуулах ёслолын үеэр генералууд ярьж байсан юм аа. Үүргээ нэр төртөө биелүүлж гэмт этгээдүүдийг баривчилсан байлдагч нартай уулзж байна. Тэгэхээр дэндвэ ер нь гэмт этгээдүүдийг яаж баривчилсан тухайгаа ярихгүй юу? За та. Бай 40 м-т ойртойд байсан. Тэгэхээр нь би бууга нэгэн гал дээр тавих нь зөв юм байна гэж бодоод овоо хараага тааруулчихсан хэвдчихвсэн. Тэгсэн чинь байлдагч сүлд нөгөө хүмүүс рүү ус гуйхаар яваад тэгсэн чинь харин нөгөө мод үрч явсан хүн буу гаргаж ирээд сүлд рүү бууцсан. Тэгээд дахиад буудах гад бууга цэнэглэх хооронд нь би нөгөө хүн дээр овоо хараага тааруулж агаад буутчихсан. Тэгсэн чинь миний барьснаас 2 хуруу дээгүр сум орсон байна лээ. Ясан тас хийтэл дуграал нэг томдоо алдаал тэрий хадаал ойцсон. Тэгэл тавчхандаа нэг ийм л юм болсон да. Тэгээд энэ дашрамд нутаг усныхандаа бас мэд хүрэж байна. Одоо та бүхэн өнөөдрийнхэн цаг агарын мэдээг хүлээн авч үзье. Хүүе, гэрээс чинь залгаж штий. Алуу. За. Байна уу? Тийм байна. Өө за. Та нар бүгдээрээ үзсэн үү? Өө тийм үү. Сумын төв дээр тог байсан болов? Өө за. Би чөлөөгөр гараад жаажигийн дээр ирчихсэн сууж байна уу? Маргааш үзнэ. За. За баярлалаа. Би маргааш залгая. За. За юу гэж юм? Сумын төвийнхэн тэр аяараа үдсэн гинэ. Өө за. Сумын дарга аав руу уцтаж баяр хүргэсэн гин. Хөөх тийм үү. За тэгвэл миний дүчээстэ нутагтаа од олжээ. Одоо сумын охид чамайг зүгээр ойлгохгүй дээ. Булаацсан да. Намайг хэн тоохт? Тоолгүй яадгийг. Ор. Өө чимбэ. Сайн юм уу? Сайн байна уу? Яасан минь дөө? Анаа ч ингээ охин тань нэстэй. Тийм царайлгүй. Тэр охиноо байх юм бол намайг байхгүй гэж тэр мэдв. Сайн байна очоо. Сайн байна. Сүлдээ байна уу? Хөхийний санаа л гиюрэ цугаа. Тэг хүмүүст хөтөлбөрийн сургагч багш юм байна та. Өө за. Надад хичээл заахгүй юу? Игчин дүүгийнхаа медалийг нь угааж байгаа штэ. Таих юм. Үн чи 35,000 үнэтэй хоол шүү дээ. 35,000 гэдэг чинь бүхэл бүтэн нэг хоньны үн шүү дээ. Энэ аяыг сонсоод намайг дандаа бодож байгаарай за. Яасан уцаа авдах юм бэ? Зөндөө залхлаа шүү. Эхнийхэн дэрэг дэрж болохгүй байна.